Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүгд Eyes Global-ийн нээлттэй салгам нэвтрүүлэг үзэж байгаа. Студид хөтлөгч Баттай Багдаяр алж байна. Өнөөдөр зоочин маань Үнэн үнэтэй клиникийн профессор Монгол улсын гавьяат эмч Батболт Батсүхийн байна. Сайн байна уу? Сайн сайхан өнөөдрийн надад нэг онцгой асуудал байдаг штэ. Бүгд өмшөлдөж игээд хариугаа өгдөггүй байна юм шиг нар. Юм бүх өвчний шалдагаан таны бодлоор юу вэ? Ер нь одоо ингээд дарал тэгтэх өвчин, нэлгний өвчин гэдэг бид нар өвчин тусвараар нь яваад байдаг. Цаад үндсэн шалтгаан бол ерөөсөл бодисын солилцооны он удаан жилийн хямрал буруу явагдаж эхэлснээс болоод энэ өвчнүүд үүсээд байгаа. Тэгээд их бодисын солилцооны эмгийг одоо сүүлийн үед маш их ярьдаг болсон. Одоо элэг муудсныхан дараа элэгний өвчин гэж ярихгүй, зүрх муудсны дараа, дарал тэгсний дараа, сахарын өвчин үүссний дараа гэх мэт бид нар тэр өвчнөөр нь хөөгөөд эмчилдэг байсан бол одоо тэр өвчнийг үүсгэж байгаа алсын удаан хугацаанд үүсгэж байгаа эмгүүдийг нь бол бид нар эртэлрүүлж, оншилж, тэгээд тэр өвчнийг үүсэлтийг хойшлуулж, удаашруулж ингэх асуудал одоо өнөөдрийн ангаа ухааны гол асуудал болсон. Тэгээд тэгэхээр бодисын солилцооны эмгүүд гэдэг нь он удаан жил бодисын солилцоо, организмд явагдаж байгаа, бие эрхтэнд явагдаж байгаа энэ химийн, биохимийн олон процессууд чинь он удаан жилдээ явсаар байгаад тэр өөх тосны хоримтлуудыг үүсгэж байна. Тэр сахарын эмгүүдийг үүсгэж байна. Тэр тулай бид нар падагра гэж ярьдаг. Иймэрхүү янзын эмгүүдийг үүсгэж байгаа юм. Тэн дотроо бол бас төмөр ихтэлтэй эмг бол манай монголчуудад маш их байна. Одоо ферритин гэдэг чинь төмөр агуулсан уурэг юм байна. Ферритин ихтэлт маш их илбэг байна. Ханаас бий болд юм? Ер нь бол төмөр ихтэлтэй эмг бол төмөрчин энэ дэлхий дээр 5 дахь хамгийн их өргөн байдаг, баялаг байдаг ийм бодис юм байна төмөр. Тэгээд ирэхээр төмөр чинь бидний нуудаг усанд ч их байдаг юм байна. За ялангуяа монголчууд бол бид нар махан одоо хүнс гол үндсэн тийж маханд байх уу? Маханд их байна. Улаан маханд их байна. Тий. Тэгээд ирэхээр ерөөсөө төмөр ихтэлтийг чинь бид нар урд нь мэддэггүй байсан. Үздэггүй байсан. Тэгсэн чинь одоо үзээд эхэлсэн чинь маш их өргөн байна. Ерөөсөө 40-оос дээш насны эрэгтэйчүүдийн 60-70% нь төмөр ихтэлтэй байна. Монголчууд. За. Тэгээд ирэхээр энийг бид нар багасгахгүй бол цаагаараа бүх хэрэгтэн системийг бүгдийг одоо муутгадаг. Төмөр чинь яадгийн гэхээр өөрөө маш хүчтэй эсэлтүүлэгч юм байна. Оксидант. Эсэлтний чинь төмөр чинь зэврэн гэсэн үг. Биес өрөвж байна. Бид зэврэн. Бид зэврэн гэдэг чинь одоо өөх тос хуршин муудна гэж та нар мэднэ. Тий, өөх тос хуршиж муудахтай чи адилхан нөгөө эдэс чинь хуршаад муудаад ирдэг. Тэгээд ирэхээр элэгний өвчин гараад ирдэг. Тэгээд ирэхээр энэ үе мөчний өвчин гараад ирдэг. Ялангуяа булчирхаг эрхтэнд их суудаг юм байна. Төмөр хамгийн их суудаг тийм одоо дуртай любими мест нь бол булчирхаг эрхт. Тэгээд ирэхээр сахарын өвчин үүсгэж байна. Энэ булчирхааны дутагдууд үүсгээд ирэхээр бэлгийн одоо дутагдлууд янз янзын одоо эмгүүдийг маш их үүсгэж байна. Тэгээ тэрийн болохоор бид нар бол элэг нь муу байна. Чи аригтар суудгүй. Өөх тос их байна. Өөх тос их идэггүй. Сахар их байна гэдэг. Явж энэ бодисын солилцооны энэ багц хямрал гэдэг. Багц одоо кластер гэдэг багцлсан. Энэ хэдийн эмгүүд сахарын эмг, тулай, тэмээ төмөр ихтэлт, өөх тос ихтэлт энэ бүх чинь ингээд багцлаад кластер маягаар ингээд явж идэг юм байна. Тэгээд ирэхээр эн чинь ааж удаандаа болохоор бол нэг болохоор үе мөчний шохойжилтод гараад ирдэг. Нөгөө талдаа бол бэлгийн сулрал, диабет, бамбаны эмгүүд гараад ирдэг. Нөгөө талдаа болоод ирэх юм бол зүрх одоо элгэнд маш ихээр суугаад ирэнгүүт төмөр ихтэлтээс болсон элгэний хатуурлууд их үсэд ирдэг. Тэгээд тэр төмрийн биеэс гаргах арга боломж байдаг юм. Тэгээд ер нь бол
бие организм төмөр чинь улаан эс буюу эритроцит дотор 95% агуулгадчихдаг. Шус Шуснд. За. Тэгтээ тэр улаан эс буюу эритроцит дотор ингээд агуулгадчихдаг. Тэгээд ихээр бид нар өөрөөсөө нэгэнтээ илүүдэлтэй төмөрийн илүүдэлтэй тэр идэж ууснасаа ч бай. Одоо саяны хэлдэг энэ бидний ундны усууд чинь энэ крантны ус чинь ингээд тусаад ахаар шарлцдаг шүү дээ крант. Тэр чинь цул төмөр юм байна ерөөс. Тэр шарладаг чинь ерөөсөө төмөр. Тэгээд ирэхээр бид нар крант жоохон тусдаг кранттай айлбал дорхноо тэр угаалтурууд дээр шарлцдаг эн чинь тийм их төмөр бид нар мэдэхгүй уугаад байгаа юм байна. Тийм. Тэгээ одоо энэ манай Улаанбаатарын одоо энэ одоо бидний уудж байгаа нийтийн одоо энэ системээр ирж байгаа одоо ус бол тэгэхээр төмөр ихтэй байна гэсэн үг. Шүүгчээр цэвэрлэж болохгүй юу? Ерөөсөө шүүгчээр цэвэрлэгдэхгүй байна. За. Тэгээд ирэхээр бид нар одоо бол яг сүүлийн үед нөх бэлэн ус. Бэлэн ус тийм ээ цэвэр ус гэж яриад байгаа. За. Тэр эдрийг хэрэглэдэг болж байгаа чинь бол бас харьцангуй их нэмэртэй байна. За Монгол хүн болохоор үндсэн хоол нь үндсэн тэжээл махаа бид нар идэхгүй байна гэж шатахгүй худлаа. Тэгээд ирэхээр бол махаа эдгээрээ идэд таарна. Тийм ээ. Усаа их тийм цэвэр сууж явах сайн байна. Одоо энэ нийтийн крантны ус биш. Хаанаас олох юм дээ? Одоо цэвэр ус одоо энэ юугаар хөдөлтөөр дүүрэн болчлаа шүү дээ ашгүй. За. Тэр чинь бол турбаагаар дамжаагүй. Яг тэр төмөрийн агуулмж байхгүй. Манай энэ ярам хороолол тэр заримгаас ч бүр улаан зэв гарч ийн гэж шүү дээ. Улаан зэв усна. Тэгээ бөөн хилэн болоод байгаа. Энэ турбаануудын их муу турбаагаар хийсэн байна. Ингээд ирэхээр бол тэр чинь улаан зэв гэж яриад байгаа тэр чинь төмөр. Тийм их төмөртэй. Тэгээд ирэхээр бид нар бол төмрөөс их болгоомжилж тэр ферритин гэдэг уургийг үзүүлж, цуснд үзүүлж энэ асуудлыг бол бид нар эмчлэх асуудал руу гарна. Хэрвээ нэгэнтээ ферритин ихтэйд ирэх юм бол төмөр ихтэйд ирэх юм бол бид нар бол эмчлэх нь бол ерөөс одоогоор эм байна. Гэхдээ эм нь бол маш өндөр үнэтэй зохимж таарамж гэх юм уу. Нэг 4-5 хоног хэрглэж ядал дотор мотор муухаарад эвгүй гаж нөлөө өгөөд идэг. Тэгээд бид хэрглэж чаддгүй. Тэгээд ирэхээр юу гэхээр ерөөсө төмөр ихтэлтийг бол эмчлэх гол арга нь бол цус ханах эмчлэг. Цус хана гэдэг чинь ерөөсө корпускан буюу цус авах юм байна. Тэгээд ирэхээр бид нар одоо сүүлийн 10 жил ер нь бол цус ханах эмчилгээг маш их өргөн хийж байгаа. За. Улсууд иргэдэд энэ төмөрөө үзүүлээд ирсэн маш их төмөр ихтэлтэй улсуудад бол цус ханах эмчилгээг ер нь газар сайгүй хийдэг болчих. Дээр үед уламжлалаа ботход бол монголчууд чинь өвөг дээдс минь бас цус ханах эмчилгээг их өргөн хийжсэн байна. За. Тэр чинь бас учиртай байж. Яагаад гэвэл монголчууд чинь тэрнгүү махан идэж штэ. Төмөр ихтэлтэй байдаг юм байна. Тэгэд ирэнгүүт тэр хавар намартай хануур, самнуур эмчилгээ буюу цус ханах эмчилгээ гэж байгаа. Цус ханах гэдэг чинь ерөөсөө утга нь ерөөсөө одоо судснаас цусыг аваад асгаж байгаа асуудал л та. Цусыг гадагшлуулж корпусканы буюу цусыг шууд асгаж ийн гэсэн. Уучлаарай тэгээ донор болоход бас донор болгох сайн байна. Сайн байна. Тэгэхээр тэр донорны шуснд tie муу байна шүү дээ. Гүү шүү дээ. Тэр чинь донор гэдэг чинь тодорхой уурга цус багцсан улсууд бид нар хүний цусыг авч хийж байгаа шүү дээ. За. Тэгээд ирэхээр тэр улсуудад бол хэрэгцээтэй байна. Хэд төмөр сая багш ч гэсэн тэр улсуудад хэрэгтэй байна те. Надад бол илүүдэд. Тий. Тэгээд ирэхээр бол тэр цус багталтай, тэр уургийн дутагдaltaй, тэр одоо цус юулдэг донорын цус хэрэгэлдэг улсууд чинь ерөөсөө аваар осолт ороод цусаа их алдсан үнд өдрөд бол тэр төмөр чинь орж ивэл сайн. Яг тэр тохиолдолд тэр төмөр ихтэй цус, ферритин өндөртэй цус чинь бол буруутах юм байхгүй байна. Утгаараа. Тэрээс ердийн хүнд бид нар донорын цус хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгээд ирэхээр бол цус алдсан улсуудад хийн, цус багталтай улсууд хийн. Тэгээд ирэхээр бол тэр бид нар цусыг гол төлжүүлдэг төмөр гэдэг бодис чинь ахиу байх тусмаа тэр чинь буруу ш муу ш. Тэгэхээр донорт бол ер нь цусаа өгөх асуудал их зүгээр байна. Бал дахаа. Та энэ судалсан юм уу? Энийг манай нэгдүгээр хөмлөг улсын клиникийн төвөмлөг дээр бид нар одоо баг 15 жил судаллаа. Тэгэхээр доктор болсон юм.
ер нь бол тэр төрлийн ажлууд хийгдсэн. Хийгдсэн. За ингээд үзээдсэн чинь ингээд судлаадсэн чинь ерөөсөө энэ ферритин, гиперферритин юм энэ төмөр эсэлтийн асуудал ерөөсөө 40-оос дээш насны эрчүүдэд 60-70% нь илүү гараад байгаа. Эмэгтэйчүүд байхгүй юм. Эмэгтэйчүүд 50 наснаас хойш нөө цэвэршилтийн дараа бол бас үүсэж байна. Тий. Тэгээд ирэхээр бол бид нар 40-оос дээш насны эрчүүд эмэгтэйчүүд бол цэвэршилтийн дараах үед нь 4-5 жилийн дараа 50 руу 60 руу төхөөд ирэнгүүт бас тэрийг шалгаж явах хэрэгтэй байна. Тий. Тэгэх юм бол бид нар өшөө эд эрэхтнээ муудаж одоо хуршиж зэврүүлэхгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд тэрхээр цус санах хэмжлэгээ бол маш их өргөн хэмжээнд хийгдэж байвал тэр хүн эрүүлж их судална. Ганц цус ингээ саяны ирдэг бид нар ферритинийг аваад ажиллаж байгаа юм шиг бэлэн эргэлдэж байгаа нөгөө их өндөр өөх тосууд. Өөх тос их байна гэдэг шүү дээ. За. Шинэлгээгээр өөх тосыг үзэхээр бол таны цуснд төрчих холестерол нөгөөх тэрийг гэлцрээд тэгээд өөх тосны фракцууд чинь маш өндөр гараад байгаа байхгүй юу? Монгол хүндэд ер нь манайхны ирчүүдэд. Ер нь 100 хүний шинэлгээг аваад үзэхдээ 80 эрд нь бол өөх тосны илүүдл байгаа. Тэ. Тэр чинь өөх тос бууруулдаг юм хэрэглэхээр маш их өндөр тунгаар удаан хугацаанд жилээс доош 6 сараас доош уужиж харьцангуй бага үр дүн өгдөг. Бид нар харин ингээд аваад асгачих юм бол тэр шиг хурдан үр дүнгээ өгдөг эмчилгээ өөх тосыг бууруулдаг юм алга. Тэгээд ирэхээр ганц тэр цус улаанаас эритроцит ферритин авч байгаас тэр өөх тосыг чинь бас аваач. Тэгээд ирэхээр суд сатуурлууд энэ бусад эмгэгүүд эдэр чи хүндрэх асуудал нь бол багасаад явцсан холдоод цаашлаад за тэг их юу ярих юм бол баг эдгэрэх тал руугаа сайжрах тал руугаа тийм ач холбогдолтой юм байна. Тэгээд ирэхээр бид нар нөтх элэгний асуудал, ходоодны асуудал, даралтны асуудал, сахарын асуудал гэдэг нэгээр нь авч үзээдсэн бол одоо гэсэн чинь цаад үндсэн шалтгаан болж байгаа бодисын солилцооны багас хямралыг ерөнхийдөө бид нар нэг мөсөн цаад утгаар нь суураар нь ингэж авч шимчилж байгаа байхгүй. Тийм болохоор бол ер нь манай энэ одоо Төв Азийн энэ өндөрлөгт байгаа монголчин их төмөртэй юм биш үү? Төмөртэй орд энэ төр гэдэг бүх усуудад нь төмрийн ангууламж бусад газраас хамаагүй илүү шүү. Ерөөсөө зүгээр ердийн усанд. Тий. Сая би зүгээр турбаагаар дамжсан энэ нийтийн одоо орон сууц байр явдаг турбааны крантны ус гэж бид ярьдаг. Крантны уснаас гадна ер нь Монголын газар нутагт байгаа уснууд бол төмрийн агуулмж ихтэй юм байна. Төмөр ихтэй байдаг юм байна манай Монгол. Тэгээд юм хөдөө газараар бас юм байд юм. Хөдөө чинь тэр уурхай өдрүүдэд дагаад ялангуяа энэ төмөртэй орд энэ гэдэг чинь тийм ордуудтай газруудын ус чинь төмөр их байна. Тэгээд ирэхээр бол бид нар төмрийн асуудал дээр их анзаарч тэрийг үзүүлж тэрийг тодорхойлуулж тэгээд илүү гарах юм бол төмрөө багасгах юм бол цаагуур нь бид нар мэдэхгүй тооцоолж чадахгүй маш их өндөр ашиг гарч байна. Эрүүл мэндэд чинь. Эрүүл мэндэд чинь. Тэгээд ирэхээр бол энэ одоо иргэдэд одоо манайх бол яг элэгний шинжилгээ хийлэгдэг болчих. Өөх тосны шинжилгээ хийлэгдэг болчих. Энэ эрт илрүүлэг гэдэг энэ урдсан сэргийлэх хүслэг гэдэг тийм шинжилгээнүүд хийж байна. Тэн дотор одоо бид нар төмөр үздэг болох хэрэгтэй. Төмрүүдийг үздэг болох хэрэгтэй. Саяны хэлдэг ферритин гэдэг уургийг үзэх хэрэгтэй. Тэр шээсний хүчил гэдэг байгаа. Тэр бас бодисын солилцооны юм. Бид нар подагра гэж яриад байдаг. Нөтх монголоор одоо тулай гэдэг байгаа юм. Тэгээд тэр эмгүүд чинь бол бас саяны хэлдэг эмчилгээнд бол маш сайн үрдэн. Ийм учиртай юм байна. Бодлоо хаа. Тэгээд та өөрөө эмчилэгдэх юм. Би энэ чинь ингээд бүр 10 гаруй жил энэ дээр чи бүр нарийсгаад, үзээд, судлаад за энэ ер нь ямар учиртай юм гэдэг ингээд үзээд байхаар ч ерөөсөө ер нь бол төмөр ихтэлт бол дэлхийн хэмжээнд бас хөндөр байдаг юм байна. Хоёр шалтгаан байна. Удамшлын шалтгаан байдаг юм байна. Саяны хэлдэг хүнс тэжээлийн ууж байгаа усны шалтгаантай байна. За. Тэгээд тэр нөгөөх шалтгаан удамшлын шалтгаантай нь бол барууны оронд их сайн онцлогддог. Их онцлогддог
тэрийг мэддэг юм байна. Тэрний тоогоор үзэх юм бол бас нэлээд төмөр ихтэй юмгууд бол нэлээд их байдаг юм байна. Тэр даанч судалгаа генетикийн судалгаа генетикийн удамшлын судалгаа хийхээр маш өндөр үнэтэй хийгддэг юм байна. Тэгээд эмчилгээнэхэр эцсийн эцэд удамшлын шалтгаантай ч бай, идж уусан үндэсний шалтгаантай ч бай, хоёулаа цус авах хэмжлэг. Тэгээд цус авна, саяны таны хэлдгэр донорт ч өгнө. Тэг ингээд их юм бол хүний бие их сайн байдаг юм байна. Тэгээд ийм асуудал байна. Төрийн газар энэ асуудалд анхаарал хандуулдаг юм уу? Ер нь одооноос нэг сүүлийн 5 жилээс эхлээд ер нь бол том эмнэлгүүд дээр бүгдээрээ мэдээд эхэллээ. За. Энд чинь шинэ онцлогдоогүй мэддэггүй байсан асуудал. Би тэр 10 жилийн өмнөөс гэж яриад байна шүү дээ. Манай клиник 1-р эмнэлэг дээр үзээдсэн, шинжилгээдсэн, хэвчсэн улсууд даралт ихтэлтэй, сахар ихтэлтэй ингээ янз янзын эмэгтэй улсуудыг үзээдсэн чинь ерөөсөө өндөр гараад байдаг. Энэ тэгэхээр чи ерөөсөө нарт түмний дунд чинь ерөөсөө төмөр ихтэлтэй эмгэг. Энэ бацин солилцооны багц хямралын эмгэг. Энэ чи ерөөсөө маш их байгаа юм байна. Энийг баг залуу дээр нь одоо 40-50 насны дээр нь онцлоод авах юм бол бид нар тэр илэг муудалт, тэр зүрх муудалт, энэ үеийн хүчний муудалтууд тийм ээ. Энэ бүгдийг чинь бид нар өшөө цаашаа холдуулаад өшөө эрүүл сарвал идэвхтэй амьдрах боломжоор хангах хэрэгтэй юм байна. Ийм учиртай. Тэгээд ирэхээр бид нар нэг одоо сүүлийн жилүүд бол нөт эрүүл мэндийн илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт бол төмөр үзэлтийг бол нэлээд их өргөсгөж байгаа. Улсууд аваа мэддэг болсон. Тэгээд одоо ингээд улсууд их харьцаж асууж байна. Тэр төмөр ихтэл гэдэг чинь ямар учиртай байна гэдэг хүмүүс бас тийм дохио санамж орчжээ. Тэгээд ирэхээр энийг бол нэлээд анхаардаг, мэддэг болсон байна. Энэний дүрнд бие организм чинь идэвхтэй, урт удаан наслах, бусад эрхтний хөдий нас утуудаага ирдэг хөдий. Ер нь бол нэг 40-50 наснаас эхлээд ихсээд гэж та. За. Тэгээд ирэхээр бид нар цус ханах хэмжлэгийг одоо кропскан буюу цус ханах хэмжлэгийг ингээд хийгээд ах юм бол тэр чинь организм шинжлэгдээд залуучаад өшөө таны одоо 70 настай өвдөх чинь маажигнах хэрэгтэй байсан бол 75-80 руугаа очих нь шүү дээ. Нөө сахарын өвчин чинь 40-50 гараад ингээд манайханд сахарын өвчин байхгүй, би сахар иддэггүй, би дэглэм их сайн сархидаг, хөдөлгөөн хийдэг гэсэн мэтлээ сахар гараад ирлээ, диабетик болчлоо гэдээ яриад ирнэ. Энд чи явж эцсэл тэр төмөрөөс болж байна. Ягаад гэвэл нойр улчирхаан дээр очиод төмөрөөс суугаад саяны хэлдгээр зэврүүлээд нойр улчирхаа чинь хурсчлаа шүү дээ. Хурссан нойр улчирхаатай тэгээд ирэхээр нөт чи өвчин болоод сахарын өвчин, диабет гэдэг чинь ингээд гараад ирчих. Бид нар тэгэхээр чинь сахартай ноцтолтой дэс урдна. Одоо цаатлын шалтгаан болж байгаа энэ төмөр ихтэлт. Тий. Ондоо гасдаг байж байгаа тий. Тэрийг ингээд эмчлээд өгөх юм бол эргэж сэргээд ир. Төмрөөс салгаад өгөх юм бол организм сэргээд ирж. Сахаргүй болох юм. Сахар нь бага хэмжээнд үүссэн нэг тийм одоо хүндрээгүй гэх юм уу ердийн хэлбэрт байгаа одоо хөнгөн хэлбэрт байгаа сахарууд бол идэгч чинь. Төмрөөс шалтгаалсан бол шүү. Тий. Төмрөөс шалтгаалсан сахар ихтэл маргаар би тандаа явнаа. Ер нь очиж үзүүлэх хэрэгтэй. Тий, маргаар л явнаа. За тэгээрэй. За тэгээд хайсаа явах хэрэгтэй. Ер нь бол манай бүх лабораториуд үздэг байгаа. За. Тэгээд үзээд өндөр гараад ирэнгүүт таныг цусын шин ханамаар юм байна гэдэг зөвлөгөө гэж өгнө. Тэгээд цусаа бол бид нар бол ердийн нэг донорын дундчаар нэг хэмжээгээр авна. Тэгээд сарын дараа дахиж шалгана. Хэр зэрэг буурч байна төмөрч. За. Иймэрхүү анзаар тэгээд та бол эрүүлж хэрэгтэй. Ийм учиртай. За. Тэгээд шуус гарахаас гадна энэ ямар хэрхэн эмчилгээнүүд байдаг юм бэ? Ерөөсөө харин би дэлхийн нийт ерөөсөө төмөр ихтэлтийн асуудал ерөөсөө хоёрхан эмчилгээ байна. Нэг нь эм байна. Эм нь болохоор маш өндөр үнэтэй байна. Хөдий. $200-300 үнэтэй байна. Тэр хаана? Энэ хаяа ирж гин олж ирж байна. Монгол дээр юу? Монгол байна. Тэгэд ирэхэр чин тэрийг бас нэгдүгээр түнтэй байна. Хоёрдугаарт юу байна? Зохимж, таарамж эмчилгээ нь бол ийм гаж нөлөө ихтэй байна. За.
Тэгэхээр нөгөө эмчилгээний юу гэхээр хоёрхан эмчилгээтэй гэлээ шүү дээ. Нэмэр эмчилнэ. Нөгөө эмчилгээний юу гэхээр цус хана. Ерөөсөө л тэр нь ердийн зүгээр цус авалт. Тий. Тэрийг хаанаас чавччихвал эндээс чавччихвал эндээс чавччихвал гэдэг тийм. Хэдий шус авах хэрэгтэй юм бэ? Хэдийн хэмжээнд үү? Ер нь бол донорд нэг удаа цус өгөхөд 400-аас 500 өгдөг, 500 мл авдаг. За. Донорт цус өгнөгээ донор улсууд ингээд өгдөг шүү дээ. Ямар хугацаанд? 400-аас 500 л өгдөг. Тэгээд бид нар тэр хэмжээнд авна. За. Тэгэхэд хүн нэг хайгаа сандраал цус багдаад ч гэх юм уу тэрнээс айчидах юм байхгүй. Тий. Яг хөө зарим улсууд цусаараа жоох айдаг тал бий. Ил айхав байна. Тэр айдгүй улс ерөнхийдөө айхсгүй тэр. 4-500 чинь жижигхэн 5 литр дунджаар хүн 5 литр цустай чинь 500 гэж бодох чинь 11-ийг авчих байхгүй 11-ийг. Тэр их штэ. Яа тэр чи юу ч. За. Тэгээд 511-ийг авахд бол тэр нэг цус багдаал янз янзын юмд ороод ах юм байхгүй. Тэгээд ирэхээр бид тэр хэмжээгээр аваад тэгээд таны эцсийн үр дүнд нь бол таны төмөр багасаад ирэх юм бол тэгээд дараа нь хэд явдаг юм хөлийг сагнаа. Дараагийнх нь сая хэллээ би сарын дараа нөт ферритин нэгдгээ үзүүлээд нөгөөх тас шээстэй хүчил мочогслотойгоо үзүүлээд за тэгээд тэнд хэр зэрэг буурсан байна 500 600 1000 гэдэг байж ихсээд уул нь 200 байх хэрэгтэй байхгүй юу 200 байх юм 200 байх хэрэгтэй юм чинь 1000 гэд байд юм 1000 л байна оо ёо харин тийм байхгүй 4-5 гэсэн. Тэгээд тэр сарын дараа бид нар үсгэр чинь 700 ороод ирчин. За авахаар дахиад авна. За дахиад нэг сар болоод нэг сарын дараа дахиад авна. Тэгээд хянаад тэр 5 10 2 3 жил ингээд цусаа хануулаад ингээд 4-5 удаа авсны дараа бол нөгөөд чинь сая 200 юу хэвийн хэмжээ рүү орж ирж байна. Тэгээд тэр нь бол цаашдаа бол хянаа авчихна. Тэгэхээр хэдийн хугацаанд гэдэг бол тэр төмөр ихтэлтийн хэмжээнээс шалтгаалаад дараачийн саналтаа бид нар шийддэг. Ийм учраас. Тэгээд энэ талаар нэлээд ихтэнд юу гэдэг юм шүгэл үлээж ярьж хэлдэг болсон. Тэрний хүчинд бол одоо эмч нар ялангуяа илгэний эмч нар эндокринолог буюу дотоод шүрлийн сахарын эмч нар тэр бол нэлээд сайн ойлгох ёстой болоод энэ цус ханах эмчилгээ рүү нэлээд өргөн хэмжээнд орж байгаа. Тий. Гэхдээ энэ төвийн эмнэлгүүд төр ойлгож байна. Өнөхөр зах гартай нэ тэр асуудал бол бас дутуул байгаа. Тэгэхээр там нэ юм шавнартай хүн юм уу? Би ч одоо нэгдүгээр эмнэлэг гэдэг чинь ерөөсөө эмч нарыг сургадаг газар шүү дээ. За. Тэгээд ирэх бол бид нар бол маш олон шавнартай. Энэ бүх эмч нар чинь ангаахын дээдээ төгсөөд дараа нь эмч болох дадлага резидент гэж яриад байгаа бид нар. Резидент эмч гэж яриад байгаа. Нөө дадлагчч эмч. Тэр чинь бол манай 1-р эмнэлэг энэ 3-р эмнэлэг том эмнэлгүүдээр явдаг. Тэр чинь дандаа миний шавнар, бидний шавнар. За. Тэгээд тэнд нь байхад нь бид нар нэг за энэ ферритин гэдэг чинь ийм учиртай шүү гэдэг их өргөн хэмжээнд сургалт хийдэг. Тэг ярьж байна. Ойлгож байна. За Батбол дахаа энэ асуудлаар гадаад улсуудаар юм судалдаг юм уу? Ер нь маш их судалгааны материалууд гарч байна. Гиперферритинемийн талаар одоо дэлхийн хэвлэл мэдээллийн одоо юу гэдэг юм вэ? Мэргэжлийн сэтгүүл судалгаанууд нэлээд их гарч байна. Тэгээд тэрийг бол ингээд бид нар юун дээр хараад dysmetabolic iron overload syndrome гэдэг нь dysmetabolic гэдэг чинь бодис солилцооны хямралаас шалтгаалсан iron гэдэг чинь төмөр overload гэдэг чинь ихтэлтийн хам шинж гэдэг нэрэн дор эмчилж байна. Судалж байна. За тэгээ энийг бол маш их анхаардаг болчлаа. Дэлхийн нийт бас харьцангуй их өргөн байна гэдгийг нь бол энэ судалгаанууд гараад байна. Ялангуяа энэ барууны оронд бол одоо төмөр ихтэлтийг бол нэлээд сайн үздэг болсон. Тэг үздэг болсон. Урд нь бол бид нар төмөр багтж гэнэ үгүй юу, цус багталтай байна уу гэж үздэг байсан бол одоо харин төмөр ихтэлт нь ямар шүү байгаа юм бол гэж үздэг болчлоо. Тэгэхээр энэ metabolic dysmetabolic iron overload syndrome буюу саяны хэлдэг энэ багцлсан энэ олон эмггүй сахарын өвчин, тулаан өвчин, энэ өөх тосны ихтэлтийн гиперлипидеми гэдэг байгаа. Липид өөх тосны ихтэлт. Ингээд энэ бүгд чинь ерөөсөө энэ хамтаараа багцаараа явж идэг юм байна. Тэгээд энийг бол төгс саштайхан эмчлэх арга бол ерөөсөө
цус санах хамгийн энгийн бөгөөд хямд. Цус санах ерөөс зүгээр зүү багтал гэж бид нар гойж болно шүү дээ. Тэ? Тэгээ нэг 400-500 мл авчих чинь хүн чинь бүр нүд дам нь одоо гоё нээгдээд гэж ярьдаг. Ямар сонь юм бэ? Тийм нүд нээгдээд гэж ярьдаг манайхан. Хөөхстэй ямар сайхан болчихоо гэдэг. Тий. Тэгэд нөгөө царай цус нэг түнти жулаагаалаа нэг тийм нөтөө чинь бол айгүй сайхан царайн шингэрээд төрцөн бүсгүй шиг таны царай яасан гоё болчих юм бэ гэж. Ой. Тэгээд анхандаа эрэгдээчүү тэгээд зоочдөг байгаа штэ. Тий шусаа тавихаа. Тэгээд бие сэнгүүлдэг байгаа тий. Тэр эмгтээчүүд чинь төрөөд төрөх үед цус алдаад цус гараад тэгээд ирэхээр тэр чинь нөө царай цус нь сайхан шингэрээд нэг төрцөн бүсгүй шиг гэж манайх яриад байгаа юм. Тэр чинь бас цус хяналтын нэг хэлбэр юм шүү дээ. Цусаа гаргаж шүү дээ. Тийм. Тий. Тэгээд ирэхээр ирчүүд бид нар чинь ерөөсөө тэр цус гаргах механизм байхгүй. Зоочоос биш. Тий. Тэгээд ирэхээр ер нь бол цэвэршил гэдэг юм тийм ээ. Цэвэрсний дараах эмгтээчүүд л ихсэж байна. Ирчүүдэд нь бол 40 гаруй дүр ихсээд ирж байна. 40 жилийн явц цуглуулсан төмөр чинь ихсээд ирж байна. 40 жилийн ой. Тийм шүү. Тэгээд ирэхээр чинь бид нар бол тэрийг багасгах хэрэгтэй юм байна. Ер нь. Тий. За тэгээд юм ийм хурдан нэвтрүүлгийн цаг нь дуусчээ. Тэгээд хамгийн чухал асуудал гэхэд таныг яаж олох вэ? Ямар дугаараар танд залгаж болох гэж хэлж өгөөч ээ. Нэгдүгээр эмнэлэг. За. Нэгдүгээр эмнэлгийн яг хажууд талд нь IT. IT дээр сонирхолтой гэдэг. Би тэнд эмчилгэж байна, усаа ханж байна, хүмүүс үлгөө өгч байна. Тэгээд танаас биш өөр та байгаагүй байвал өөр ер нь манай эмнэлгийн тэр эмнэлгүүд бол бүгд мэдчихэж байгаа. Энэ нэг занимал нэг тийм үү дагнаж ажиллаж байгаа. Тийм. Тэгэхээр бол надыг байсан байгаагүй тэнд очиход бол учраач болоод байна. За, тэгвэл манай нэвтрүүлэг дуусчихва. Тэгээд л гол өгөө хэлийтэй манай камер руу хараад монголчуудаа. Тэгэд ер нь би шил ухаан хөгжөөд маш их өндөр түвшинд гарчлаа. Тэгээ одоо эмчилгээ гэдэг юм бол бүр одоо тухайн хүн хүндээ өрмөц болчлоо. Тэрнээс элэг муу гэдэг нэг ойр зүрийн хэрэгэлдэг, зүрх муу гэдэг нэг ойр зүрийн хэрэгэлдэг асуудал биш болчлоо. Тэгээд ирэхээр энэ бодисын солилцооны үндсэн суур болж байгаа, шалтгаан болж байгаа одоо гол одоо явдлын үүсгэж байгаа энэ юмуудыг судалж шинжилж энэ талаас нь эмчилгээ онцлогоо гэртгэн шиг хийж явах хэрэгтэй. Тэрнээс бүр хожуу хоцорсон хаан нэлгээ эмчлүүлнэ, зүрхээ эмчлүүлнэ, сахарын эмчлүүлнэ гэж яваад байна. Одоо бол бид нар бол өшөө эрт онцлдог болсон шүү. Энэхээр энэ саяны хэлдэг шинжилгээнүүдийг энэ суур одоо эртэн мэддэг иймэрхүү өмгүүдийг онцлуулж яхахыг хүсэж байна. Ямар тэгэх юм бол танд хэрэгтэй. Тийм л үг гэлээ. За эрхэм хүндэт үзэгчдээ та бүгд Eyes Global-ийн нээлттэй ярилцлага нэвтрүүлэг үзлээ. Хөтлөгч бодлогын Багдад студид ажиллав. Өнөөдөр зоочин маань клиникийн профессор Монгол улсын гавьяат эмч Батболт Бацөхийн баярлаа. Дахин уулзраа баяртай. Уяагамнаарэ.